бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарот Баалын арлаас та бүхэндээ мэдчилж байна. За ингээд Баалын арлын маш гайхамшигтай нэрийг та бүхэнд мэдрэгдэж байгаах гэж найдаж байна. За тэгэхээр та бүхэн маань өөрсдийн маш гоё сонирхож байгаа энэ сэдвээр уншаасаа гэсэн энэ сэдвээ надад илгээх боломжтой комментоор. За би тухайн хүний одоо та бүхнийхээ комментиг уншаад за окей энэ сэдвийг би дараагийн сэдвт оруулнаа гэд ингээд та бүхнийхээ хүслийн дагуу цаашаагаа үргэлжлээд явах болно. За тэгэхээр өмнөх контентэнд маань коммент бичсэн үнц нь 8286 буюу тухайн хүнийхээ би яг одоогийн мэдрэмжийг мэдмээр байна гэсэн хүсэлтийн дагуу өнөөдөр энэ сэдвийг хийх болно. За ингээд та бүхэн маань мэдж байгаа Росли Тарот анхан шатны мэдлэг орлох сургалт маань 2 үе шаттай явагдаж байгаа буюу 1-р үе шатанда би зөвхөн 100 хүн авах болно. За энэ хүмүүс маань ер нь бол ингээд маш амжилттайгаар урагшилж байна. За 4 сарда багтаад хаалттай группийн маань 2-р үе шат буюу ингээд хаалттай групп маань нэгдээд тэнд лайв болон ингээд бичлэгээрээ би та бүхэнтэйгээ уулзаад та бүхэндээ Таротын маш гоё ертөнцөөр ингээ аялуулах болно. За тэгэхээр анхан шатныхаа сургалтыг та бүхэн маань аваарай гэж уриалахыг хүслээ. За ингээд өнөөдрийн маань уншлага хэлж байна. Тэр хүний яг одоогийн мэдрэмж. За тэгэхээр бүгдээрээ групп 1. За групп 1 маань Empress гэсэн бааны маань сууж байна. За 2-р групп маань Three of Wands. За ер нь бол тухайн хүнээ юу болоод амлаа гэд энэ бааны маань маш их хүлээлттэй байгаа буюу алсын ширтсэн байдалтай зогсож байна. За 3-р групп маань Hermit. За Hermit маань ер нь бол маш дотгошоогоо жоохон юм ганцаардлагдмал нэг ийм хүний карт байгааддаг. За тэгэхээр та бүхэн маань магадгүй нөгөө нэг ийм isolated буюу нэг ийм яг байгаа газараа нэг гаццсан ийм нэг хүний энергитэй зургийн сонголтол 3-р групп маань байх болно. За ингээд хамгийн их таалагдаж татагдж байгаа группийн сонголтыг хийгээд та бүхэн маань ороод ирээрэй. За ингээд групп 1 маань уншлах хэлж байна. За групп 1-ийн хам маань Empress гэсэн энэ хүү картын сонголтыг хийжээ. За Empress бол үнэхээр өөртөө маш ихтэй, маш гоё ийм үзэсгэлэнтэй тэ бүх зүйлс энэ хүнд бол байгаа. За энэ урталт нь аягүй хөрхэн юм нөгөө за монголчлох юм бол нэг ийм за энийг юу гэж хэлдэг лээ? Үр тариа гэдэг лөө. За үр тариа байна. За өөртөө ихтэй байдал байна. Гоо үзэсгэлэн байна. Оюун ухаан байна, тэ? Эрдэм мэдлэг байна. Бүх зүйл байдаг. Ийм гоё карт байгаа. За тэгэхээр өнөөдрийн маань мэрэг энэхүү киноны маань картаар хийгдэх болно. Ер нь бол кино үзэж байгаа юм шиг л та бүхэндээ мэдрэмж өгөх болно. За ингээд Empress буюу 1-р группийг сонгосон хүмүүсийн маань таны бодож явдаг тэр нэгэн хүн яг одоо таны талаар юу бодож байгаа вэ? Яг What? Three of Swords. За маш deep картаар эхэлж байна. За тэр хүн бол үнэхээр painful буюу тэ зүрх сэтгэл нь маш их юм өвдөлтийг мэдэрч байгаа ийм хүн байгаад байна. За дараагийн маань карт. That cards. Окей. Тэр хүний одоогийн мэдрэмж. За Page of Swords карт маань бүр яг ингээ хүндлэн гараад ирлээ. За энийг хүндлэнгөөр тавьчих. Тэр хүний
одоогийн мэдрэмж the sun. За окей. Дараагийн маань карт Ten of Pentacles. Four of Pentacles. Oops, Five of Pentacles. Энэ хүн ер нь бол аюу тийм зүрх сэтгэлийн хувьд аюу тийм шархалсан хүн байна. Та энд бол аюу тийм нөгөө Empress буюу те өөрийгөө жоохон нөгөө мэдэрсэн групп гэх юм уу да те өөрийгөө маш гоё үзэсгэлэнтэй гэдгээ мэддэг, хүрээлэл окей байна гэдгээ мэддэг, өөртөө итгэлтэй нэг тийм гоё эмэгтэй ч юм уу те нэг эрэгтэй байна. Гэтэл энэ хүн бол айгүй тийм өвдөлттэй, сэтгэл зүрх шаналгаатай, шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Гэхдээ өөрөөс чинь ингээд хаяад явж чадахгүй, сэтгэл нь юм зуурастай нэг юм байдалтай л хүн байна да. Өөрчлөгдөе гэж бодож байгаа боловч энэ хүн өөрчлөлтийг ерөөсөө хийж чадахгүй байна. Энэ зориг хүрэхгүй байна. Өөрөг чинь магадгүй тэ надад айгүй юм өвдөлтийг өгөөд байгаа харилцаа учраас би энэ харилцааг дуусгах ёстой гэж бодож байгаа боловч шийдвэр нь ерөөсөө яг юм 50-50% та. Page of Swords карт маань маш юм логикоор тэ нөгөө хөрсөн дээрээ бууж юмсыг хардаг, ингээд шийдвэрээ гаргаж чаддаг, айгу мундаг ийм энергитэй карт, шийдэмгий карт гэсэн үг. Гэтэл энэ карт маань ерөөсөө яг 50-50% буюу тэ ингээд хөндлөнгөөр гаргаж ирж байгаа байхгүй юу? За окей, дараагийн маань карт Six of Pentacles, Eight of Wands карт маань маш олон могооны зурагтай гарч ирлээ. Энэ бол мессеж буюу тантай ямар нэгэн байдлаар энэ хүн холбогдохыг хүсэж байгаа боловч энэ хүн яг өөрийнхөө хүссэн зүйлийг өөрөөс чинь сонсож чадахгүй гэж бодож байна одоохондоо. Чи энэ хүнтэй харьцахдаа одоо чамтай энэ хүн ингээ холбогдлоо гэж бодоход чи энэ хүнийг дахиад өвтгөн. Буюу Eight of Wands карт бол уг нь бол ингээд те чамтай холбогдох гээд хүсэж байгаа боловч чиний нэг хортой үг гэх юм да, нэг юм чиний хилдэг юм нэг айхтар үгнээс айгаад байгаа ийм хүн байна. Six of Pentacles бол нэг нэгэндээ ижил тэнцүү хайрлах, хайр алдагдсан гэсэн карт. За энэ карт нэг талд харилцаа буюу тэ та энд амар гоё ингээд хаппи суугаад байгаа хгүй, энэ хүнийг магадгүй өөртөө ингээ маш их хайртай гэдэгтээ 100% итгэлтэй хүн. Хин нэгнийг ингээд аягүй их зовоогоод байгаа гэдгээ мэдрэхгүй байгаад нэг ийм л хүн байгаад байна да. Тэгэхээр жоохон энэ нэгдүгээр группийн маань гоё ингээ инэрэнгүү байх хэрэгтэй юм болов уу гэсэн нэг ийм бодол надад төрж байна. Яагаад гэвэл энэ хүн чамааг саана гэж хардаг. Саана бол Таротын хамгийн гоё карт. Тэ гоё нар карт штэ. За Ten of Pentacles маань яг ийм нэг одоо байгаа энэ ертөнцид тэ яг ийм материалын ертөнцид энэ хүн чамтай цуг одоо бүх зүйлийг одоо гоё ингэж нөгөө бүтээж хамтдаа гоё хөгжиж тэ яг хамтын амьдралаа яг энэ ертөнцид
бий болохыг ингээ хүсэж байгаа боловч чи энэ хүнд одоогоор ийм өвдөлтийг л өгöd байна. Энэ хүн чамааг өөрөөсөө явуулж чадахгүй байна. Энэ хүн чамтай яг ингээд тэ нөгөө ийм зуурсан байдалтай. Яг зүрхэн хэсэг буюу одоо нөгөө нэг chest гэж ярьдаг шүү дээ. Яг нэм цээжин хэсэг дээрээ цэж хэсгийнхаа юм pentacles-ыг айгүй ингээд бат ингээд барьсан байгаа даа шүү дээ. За тэгэхээр энэ хүн бол яг өөртөө чинь цуг байх энэ бодлыг бол маш их тээж явдаг хүн байна. Гэхдээ чи энэ хүнд үнэхээр тийм хайртай юу гэвэл no. Чи энэ хүнд юусаа хайрыг мэдрүүлж чаддаггүй юм байна. Nine of Pentacles маань эмхтэй Pentacles гарч ирж байна те. За тэгэхээр за энийг дараа нь жоохон тодруулах гэж үзье. За дараагийн маань карт Five of Swords. За энэ хүн бол одоохондоо чамтай холбогдож чадахгүй дээ. За Full карт маань хамгийн last карт болж базаж гарч ирж байна те. Тэгэхээр за ер нь бол яг Empress карт маань бол үнэхээр гоё карт. Гэхдээ энэ яг нэгдүгээр группийнхны маань хувьд энэ хүн юмсыг одоо өөрийнхөө зүрх сэтгэлээр биш логикоор буюу хөрсөн дээрээ бууж бүх зүйлийг ойлгохыг хүсэж байгаа хүн байгаад байна. Яа тэгэхээр энд хамгийн ихний карт маань Three of Swords энэ хүн үнэхээр шархалсан. Тэ? Болгоё, бүтээе, чамтай цуг байх, хүсэл сонирхол одоо юу гэдэг юм бүх зүйлс энэ хүнд байгаа боловч энэ зүйлс яг нэг талд харилцаа буюу болохгүй гэдэг зүйлийг энэ хүн бол бүр үнэхээр олоод харчихсан. Магадгүй таарын хувьд чи энэ хүний хувьд магадгүй ингээд тэ нэг юм одоо барьж болохгүй аз жаргал нь жимшигтэй нэг ийм мэдрэмж. Энэ хүн өөрийгөө аягүй тийм дутуу үнэлж байна. Яа тэгэхээр чи Empress учраас. Тэгэхээр энэ хүн the Fool буюу шин замыг ингээд сонголтоо хийхийг хүсэж байгаа хүн байна. Энэ хүн чиний хувьд бол би тийм айхтар тэ одоо ингээд за нэгдүгээр группийнхан маань магадгүй за окей тэ тэр хүн зүгээр одоо юу гэж бодд юм бол доо гэд нэг ингээд яг 3 групп дээрээ 3 өөр хүнийг ингээд нэг ингээд энэ гэдэг хүмүүс тооцоолж асан ингээд уншд юм бэлээ. Энэ хүн бол чиний хувьд бол тийм үнцэнтэй хүн биш. Эсэргээрээ одоо чиний асуусан хүн хүнд чи бол аюу үнцэнтэй хүн гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи энэ хүнд үнэхээр ингээд те нэг сэтгэлгүй одоо сэтгэл зүрх чинь урсдаггүй, хайр чинь урсдаггүй бол тодорхой байсан л дээр энэ хүнийг ингэж одоо зовох шаардлага байхгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тавьж явуулах бол хэрэгтэй. Энэ хүнтэй уг нь бол аюу шудраг ярилцаад энэ хүнийг амьдралаасаа ингээд явуулах хэрэгтэй. Энэ хүн дахиад дараагийн шин гоё хайраа олоход нь чи туслах хэрэгтэй буюу чи нэгэнт энэ хүнийг хүлээж авахгүй учраас энэ хүнийг амьдралаасаа окей гэж хэлээд аюу гоё нөгөө тодорхой байгаад те нөгөө ярилцаад энэ хүнийг явуулах хэрэгтэй юм гэж хэлэндээ. За ингээд нэгдүгээр группийн маань уншлагын хүрээд дууслаа. Та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд 2 дугаар группийн маань уншлах эхэлж байна. 2 дугаар группийнхан маань тэр хүний яг одоогийн мэдрэмж ядаа штэ таныг гэсэн одоогийн мэдрэмж. За яг тэр хүн магадгүй маш их хүлээлттэй эсвэл чи маш их хүлээлттэй. Та хоёр юм хол зайд оршдог хүмүүс байх магадлал маш өндөр.
Энэ бол яг юм хүлээлтийн карт гэдэг байхгүй юу? Тасралтгүй хүлээсээр нэгээ хүлээсээр магадгүй нэг хоёр талд нэгээ ингээд хүлээж байгаагаа ч мэдэхгүй байж байгаа хүмүүсийн магадaltaй л юм. За тэгэхээр 2 дугаар группийнхан маань 2 дугаар группийнхний маань бодсон тэр нэгэн хүн таны талаар яг одоо ямар бодолтой байгаа вэ гэсэн юмшлаг маань хэлж байна. За өнөөдрийн маань карт энэ гоё киноны карт байх нэ. За тэгэхээр бүгдээрээ 2 дугаар группийнхний маань бодож байгаа тэр нэгэн хүн таны талаар яг одоо юу бодож байгаа вэ гэдэг мэргэгээ гэдэг асуултанд хариулт авъя. Oops. 8 of Wands. Six of Pentacles. За нэгдүгээр группийнхэнд маань энэ хоёр карт хоёулаа гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг нэгэндээ сэтгэлтэй өгнө хүмүүс маань тий дандаа юм нэг ойлголцохгүй байгаа зүйлүүд маш их энергийн хувьд байдаг. За Eight of Wands карт маань мессеж тантай холбогдохыг хүсэл байж болох ч гэсэн энэ одоо нөгөө энэхүү картан дээр маань юм могооны юм зураг байгаад байгаа хгүй. Тэгэхээр энэ бол зүгээр нэг жирийн одоо хилэмж бол биш. Энэ бол та хоёр нэгээ маш онцгүй үгээр хэлсэн шархлуулсан харилцаа чинь маш хурдан ийм хөрвсөн тэ нэг өөрчлөлт орсон нэг ийм харилцаа байсан. За Six of Pentacles карт бол нэг нэгэндээ ижил тэнцүү хайрыг өгсөнгүй гэсэн бас ийм нэг жоохон уйдгартай карт. За энэ карт маань Eight of Wands, Eight of Swords карт маань. За энэ карт маань за энэ охин маань тэ нэг хүнд нь бол ингээд гимтчихсэн. За эргэн тойронд нь спордууд буюу одоо яг энэ одоо хүн харилцааныхаа талаар зөв зүйлийг харж чадахгүй байгаа буюу харилцаагаа ер нь бол ингээд нэг юм одоо тухайн таарын дунд үүсэж байгаа харилцаагаа нэг 50-50%-аар ингээд нэг одоо харж байгаа л гэсэн үг. Ер нь бол одоо бүрэн юм ойлголттой байхгүй. Та хоёр ингэ ярилцахгүй байгаа буюу энэ хүн аюу тийм өөрийгөө сүйтгэх бодол нь маш өндөр гэсэн үг. Одоо энэ харилцаанд ер нь бол тийм ингээд за энэ харилцаа явахгүй нэ. Энэ харилцаа нэгээ өвтөхөөс цаашгүй. За энэ харилцаа маань нэг талт харилцаа буюу те би аюу их ингээд нэг хүчин чармаалт өгөөд идэг. Гэтэл тэр хүн маань нөө те надад ямар нэгэн хариу өгөхгүй байна ч гэх юм уу. Нэг иймэрхүү байдалтай энерги. За дараагийн карт Knight of Swords. Ямар нэгэн зүйл тодорхой болох ёстой. За Ten of Wands карт маань энд Eight of Wands карт маань маш юм олон могоонууд байгаа. За Ten of Wands карт бол аюу тийм энэ харилцаа чинь та хоёрт маш юм сэтгэл санааны хувьд ачаа өгдөг. Та хоёрын ярилцаад байгаа тий ойлголцохгүй байгаа энэ үгс чинь тодорхойгүй явсаар байгаад энэ зүйл бол та хоёрын хувьд зөв явах ямар ч харилцаа биш. Зүгээр л нэгээ сүтгэдэг харилцаа болчихсон байна л гэсэн үг. За Four of Cups. За энэ хүн маань яг үнэхээр тантай ямар ч emotional буюу тэ нэг сэтгэл зүйн хувьд айл үшээ ингээд мэдрэхээ байсан хүн байна. Одоо хайр сэтгэл гэдэг зүйлийн талаар те ийм сэтгэл хөдлөл emotional гоё ийм хайр
сэтгэл энэ харилцаанд байхгүй. Энэ хүн гарч ирсэн ч тэ чамааг ямар нэгэн байдлаар санал тавьсан ч энэ хүн хүлээж авах ийм сэтгэлийн одоо нөгөө нэг нээлт одоо сэтгэлээ нээх тэр зүйл нь байхгүй гэх юм уу? За дараагийн маань карт Seven of Cups төрөлцсөн байна. Ямар нэгэн байдлаар шин зүйлийг энэ хүн мэдрэхийг хүсэж байна. Гэхдээ энэ зүйл бол таарийн үед ингээд нөгөө маш олон жилийн одоо нэг гоё нөхөрлөл олон жилийн магадгүй найз нөхөрлөл байж болно. Эсвэл ингээд олон жил үерсэн байж болно. Амьдэрсэн ч байж болно те. Яг нь энэ хүн яалтчгүй айгүй их төөрөлдчихсэн хүн байгаад байна. За Seven of Cups бол ийм төөрсөн хүний шинж те. Энд бол яг imagination буюу энэ хүн чамааг dream те ингээд нэг юм хүсэл мөрөөдлийн хүн юм шиг ингэж бодхоосоо илүү яг ингээд бүх энергийг харах юм бол Seven of Cups карт маань юу болох вэ гэхээр төөрсөн. Ямар аль энд одоо те яг аль засыг сонгох вэ буюу би яг алийг сонгох вэ гэдэг дээрээ одоо ямар замыг сонгох вэ гэдэг дээрээ энэ хүн төөрсөн. За full буюу энэ хүн бүр ингээд те бүх ингээд зүйлээ орхиод гоё цоошин амьдралыг ингээд хүсэж байгаа боловч энд чамааг гэсэн сэтгэл нь ингээд яг дуусаагүй байгаад байна. Чамд ингээд баярлаж явдаг те талархаж явдаг таарийн энерги яг ингээд ийм хинч биш юм шиг яг ингээд салж чадахгүй байгаад байгаа. Буюу нөгөө сонголтын карт хоёр талд ингээд хүлээлтийн байдалтай гээд байгаа зүйл чинь яг энд гараад ирж байгаа хгүй юу? Гэхдээ таарт яг үнийг хэлэхэд одоо болж байгаа гоё энерги ерөөсөө байхгүй байна. За дараагийн карт маань Knight of Pentacles. The World. Ace of Wands. За last card маань Nine of Swords. За Nine of Swords карт маань харж байгаа х те. Тэгэхээр энэ карт маань ер нь бол ингээд нөгөө mental health буюу нөгөө одоо сэтгэл зүйн эрүүл мэнд гэж ярьдаг те. Энэ хүн бол үнэхээр нөгөө энэ хүний хувьд ч тэр чиний хувьд ч тэр хоёулаа хоёр талд нэгээ хүлээсээр бүх юм тиймч гоё тодорхой биш байгаа байдал нь таарийн сэтгэл зүйн эрүүл мэндэд маш онцгүй байдлаар ингээд нөлөөлж байгаа гэсэн үг. За Knight of Pentacles бол маш удаан буюу энэ харилцаа тиймч хурдтай өрнөхгүй харилцаа. За энэ нүгнтэй өхөр ингээд урагшаага явах хэрэгтэй байгаас гэтэл энэ урагшаага биш хажууд шиг хараад ингээд гаццсан. Ер нь бол энэ жоохон юм movement нь удаан карт байдаг. За дэлхий карт маань ер нь бол ending тэ энэ харилцааг үнэхээр энэ хүн дуусгахыг хүсэж байна. Чамтай тэ чамааг ямар нэгэн санал тавихад хүлээж авахыг үнэхээр хүсэхгүй байна. Гэтэл нөгөө талдаа болчоор ч юм шиг тэ нэг юм эцэс төсвөлгүй айгүй тийм токсик бас гэж хэлж болохоор байгаад байна. Нөгөө хүлээсээр байгаад хоёр талдаа өөр хүнтэй гэрлээд тэ ингээд дуусав гэдэг шиг энд ингээд шинэ эхлэл тэ шинэ ингээд боломж байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ харилцаа бол эцсийн үндэ ойлголцохгүй байсаар байгаад энд таяр нэг нэгэндээ шансыг те ийм боломж байна шүү гэдэг зүйлийг харуулж чадахгүй ойлголцохгүй явсаар байгаад энэ харилцаа ер нь бол ингээд нэг эцэс төгсгөлгүй хүлээлтээр л ингээд үргэлжлэх гээд байна. Тэгэхээр аль нэг нь жоон тодорхой байгаад
ярилцах хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол нөгөө яг энэ temperance тэ баланс гэж зүйл энэ дотор байхгүй байгаа байхгүй юу? Ингээд нөгөө яахан тодорхойгүй хүлээлт хэнийг л зовоон тэ. Тэгэхээр нэг бол ингээд өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг одоо хамгаалахын тулд гэх юм да шинээр эхэлж болох харилцаа байна уу, нөөв үү, дуусах уу тэ яг үнэхээр ингээд энэ death card гарч ирж байгаа хгүй transformation за дараагийн карт энэ дэлхий карттай адилхан нэг бол бүр тэр чигтэн дуусах нэг бол шинээр энэ зүйлийг эхлүүлэх гээд үзэх гэсэн энэ хоёр сонголтын дунд ерөөсөө яг нөгөө temperance буюу 50-50% шанстайгаар энэ харилцаа ингээд үргэлжилж байна. Зүгээр stop waiting те одоо ингээд хүлээхээ болоо гоё шударга ярилцаа. Тэгээ энэ харилцааг хаашаа явах юм ярилцах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд бүр үнэхээр эцэст төсөлгүй хүлээлт байх нэ. За ингээд 2 дугаар группийн маань уншлагыг хүрээд өндөрлж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 3 маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань Hermit гэсэн энэхүү картын сонголтыг хийжээ. За тэр хүн яг одоо чиний талаар юу бодож байгаа вэ гэхээр ямар нэгэн үйлдэлгүй гацсан isolated буюу энэ хүн маань ер нь бол маш юм дотгошоогоо бодолд авцсан байдалтай ер нь бол байна. Таарийн харилцаа доогоор ямар нэгэн амжилтгүй харилцаа л гэж ер нь бол хэлж болно да. За тэгэхээр өнөөдөр энэхүү картнасаа уншиж за өнөөдөр тэгэхээр энэхүү картаа уншиж байгаа. За групп 3-ыг сонгосон буюу Hermit гэсэн энэхүү картыг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа тэр хүн таны талаар яг одоо юу гэж бодож байгаа вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. Seven of Swords. За энэхүү картны маань зураг бас амар картны зураг байна да тий. За окей. Дараагийнхаа картнуудыг харж ирье. За дараагийн маань карт 2 карт гарч ирлээ. The Tower. Three of Swords буюу 3 сэлэмний карттай маань маш төстэй карт гарч ирж байна. Tower карт маань бол unexpected буюу чиний ерөөсөө хүлээгдэж байгаагүй ямар нэгэн ийм гинтийн зүйлс гэсэн л юм бол утга. За дараагийнх нь Seven of Wands буюу за таяр бол нэлээд зөрчлөнтэй. За Seven of Wands карт маань яг нөгөө Five of Wands карттай айгүй төстэй зурагтай байгаад байгаа байхгүй юу? Энэ нөгөө картн дээр гэсэн үг. Тэгэхээр яг картны зураг бол маш олон зүйлийг өгүүлдэг байгаа. Тэгэхээр таяр маань ер нь бол үзэл бодлын хувьд бол яг Five of Wands карт шиг юм зөрчилдөөнтэй хүмүүс байгаад байна. Ер нь бол таярын харилцаа нэлээд юм чаленжтай юм аа. Энд бол бодох нь бол маш зөв хэрэг. Ийм. За маш олон картууд байгаа учраас дахиад холсон нэр байна. За дараагийн маань карт Hanged Man. Hanged Man бол яг энэ Hermit мод гэсэн үг. Eight of Pentacles.
of Wands. Four of Wands. Сонголтын маань карт сонголт нь орсон явж байна. За Six of Wands, Four of Wands, Justice. За энэ 3 дугаар группийн дээр бол яалтчгүй Justice карт маань дутагдж байсан. Яа тэгэхээр Justice карт бол чи надад юуг харуулна? Би яг чамд тэр зүйлийг харуулна гэсэн ийм утга байдаг. Шударгас гэсэн үг тийм. Ер нь бол энэ хүн хичээгээд энэ доктортой харилцааг гаргаж ирж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа л хүн байна да. Six of Wands гээд энэхүү карт маань ер нь бол ийм нэг яг энэ кейс дээр бол айгүй тийм эготой хүний карт. Энэ хүн эго өндөртэй байна гэхээр чамтай ер нь бол ингээд нэг ойлголцоход буулт хийж өгч чаддаггүй л хүн байгаад байна л да. Eight of Pentacles карт маань энэ бол айгүй тийм нөгөө юу гэдэг энэ харилцаагаа айгүй зөв байлгах гад ингээ хичээж байгаа айгүй их ингээд энэ харилцаан дээр ажиллаж байгаа хүний карт тахгүй юу? Гэтэл яг бидний өнөөдөр уншиж байгаа энэ хүзрийн картн дээр энэ карт маань нэг тийм devil карт ярьдаг байхгүй юм. Айгүй тийм эвгүй карт байгаас тэ. Тэгэхээр нөгөө картуудын маань зураг яг энергийн төвшөнд айгүй тийм нөгөө өөр үнцгийг харуулдаг учраас энд бол яалтчгүй тэр хүн маш эго өндөртэй хүн байна. Дээр нь чи энэ хүнд яг юу гэн энэ хүн чамд яг тэр зүйлийг хариу барина. Гэтэл таарын харилцаа энд яг юу өгöd байгаа вэ гэхээр unexpected буюу эндээ tower moment байна, таарахгүй байна. Дээр нь эндтэй ингээд Seven of Swords карт маань яг ингээд нөгөө толгойг ингээд бариад одоо цааслах байгаа юм шиг аимшигтай зураг байгаад байгаа зү. За тэгэхээр таарын харилцаа бол нэг л ийм зөв зарчимдаа явж чадахгүй байгаад байна. King of Wands. За King of Wands бол гоё юм inspireтай карт ахгүй юу? Тэгээд чамд бол гоё энэ хүн галаа өөрийнхөө дотоод сэтгэлийг нээхийг өөрийнхөө галыг үзүүлэхийг хүсэж байгаа боловч энэ хүн өөрийгөө дарж байгаа буюу hermit mode байгаад байгаа штэ. Тэгэхээр энэ хүн энэ картн дээр маань бол энэ хүн яг энэ Wands буюу энд барьсан байгаа энэ нэг савааныхаа дээдлэлт байгаа галыг доош нь харуулад ингээд барьсан байгаа. Тэгэхээр энэ хүн чамаас ямар нэгэн одоо тэмүүлээд байгаа хүсэл тэмүүллээ чамаас нуужна гэсэн үг. Итгэлгүй л байна да энэ хүн. За Six of Swords карт маань Moon буюу сарны зурагтай байна тэ. Энэ хүн бол ингээд энэ харилцаа маш тодорхойгүй байгаа. Өөрт нь одоо зөв зүйлийг тэ окей гэсэн замыг үзүүлж чадахгүй байгаа учраас хэсэгтэй хол байх ийм сонголтыг сонгож гин гэсэн үг. За дээр нь энд тэ King of Wands, Moonтэй, Six of Swords, сартай, Six of Wands карт маань хүртэл ийм сартай байгаад байгаа. Сар бол ерөөсөө л төр хөдлөхгүй. Энэ хүн бол харилцаандаа маш итгэлгүй байна гэсэн үг юм аа. За дараагийн карт The Devil. Eight of Cups. The Fool.
За окей. Энэ бол баталгаатай үнэн юм аа гэдэг шиг. Devil card бол маш токсик харилцаа. Энэ бол нөгөө болохгүй байгаа харилцаа шүү дээ, тий. Одоо юу гэдэг болохгүй гэдгийг мэдсээрэж хүчлээд байдаг энэ харилцааг энэ хүн ер нь бол мэдж байгаа. Air of Cups бол Six of Swords карттай яг адилхан өөрт нь үйлчлэхгүй байгаа харилцаанаас өөрийгөө буцаагаад татаж байгаа зүйл. За Fool бол шинэ эхлэлтэй. Тэгэхээр энэ хүн бол бодож эцсийн сонголтоо магадгүй таныг байгаа газар нь үлдээгээд бүр шившин цоошин амьдралынхаа нэг одоо аяллыг эхлүүлэхэд бэлэн болсон байна л гэсэн үг. Одоо Full карт бол яг л тийм карт гэдэг. Ер нь бол тэ амьдралын шинэ эхлэл эрслийг хүлээмжшүүрнэ. Окей. Урагшаага маш ийм зоригтой алхмыг хийх ийм карт байдаг. За Dotting карт Page of Cups мөн шинэ эхлэл, шинэ сэтгэл хөдлөл тэ энэ зүйлийг энэ хүн хүсэж байна. За одоохондоо бол энэ хүн бол яг сонголт бол яг үнэхээр яг хийдэггүй байгаа буюу яг ганц биеэрээ энэ харилцааг яг одоо нөгөө нэг эргцүүлэн бодож байгаа л гэсэн үг. Энэ харилцаа яг надад юу өгөх гээд байна гэдгийг энэ хүн маш сайн бодож байгаа буюу бодоод энэ харилцаанаас тийм ч гоё зүйлийг олж харахгүй байна. King of Wands карт маань inspireтэй тэ хүсэл тэмүүлэлтэй карт байдаг боловч энэ дээр бол яг энэ хүн бол галаа шууд доош нь хайдалж байгаас тэ нууж байгаа юм шиг ийм зураг байгаа байхгүй. Тэгэхээр би та нарт хэлээд байгаа шүү дээ. Энэ карт маань кино юм аа гэх. Яг ийм кино. За тэгэхээр энд бол энэ хүн бодож жоод энэ зүйлийг орхиод шинэ эхлэлийг буюу өөр шинэ харилцааг туршиж үзэх ийм сонирхолтой байна л гэсэн үг шүү. 3 дугаар группийнхаа. Тэгэхээр та нар маань магадгүй 1 2 дугаар группийг сонгож олно. Танд таарахгүй, таалагдахгүй байгаа бол энэ бол танд зориулагдаагүй уншлага юм а гэж ойлгоод энэ уншлагыг ер нь бол алгасч болно л гэсэн үг шүү. За тэгэхээр энэ хүрээд 3 дугаар группийн маань уншлага дуусч байна. Баярлалаа. Баяртай та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна.